За сайн бацгаана уу та бүхэнд өнөөдрийн мэнд хүргье. За би түрүүний чуулган дээр одоо хариулт авч чадаагүй хоёр асуултаа асууя гэж бодож байна. Ягаад тэгэхээр өнөөдөр харьцангуй одоо сайдууд маань энд сууж байгаа учраас за нэгдүгээр асуулт болохоор би түрүүний чуулган дээр мөн асуусан байгаа. 2026 оны энэ хөгжлийн хөтөлбөр дээр 2025 оны Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр дээр байсан за хийж амжаагүй ажлууд маань автоматар энэ 2026 оныхоо одоо хөгжлийн төлөвлөгөөн дээр ороод явдггүй мó. Яг тэгэхээр эрчим хүчний салбарт 2025 оны төлөвлөгөөн дээр 35 ажил байгаа. За тэгэхээр энэ 35 ажлаас нэлээд одоо олон ажлууд бол ерөнхийдөө хийгдэж эхлээгүй байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ ажлууд маань бол энэ 2026 оны төлөвлөгөөн дээр ерөөс ор тас орж ирээгүй байсан. За тухайлбал нэгдүгээрт нь дулааны цахилгаан станцыг одоо 500 тонн цагаар өргөтгөнө гэсэн энэ ажил бол одоо маш чухал ажил байгаа. Яагаад тэгэхээр өнөөдөр бид нар маш олон хэрэглэгчийг цахилгаанаар хангаж чадахгүй. За энэ тест дөрвийн өргөтгөлийг хийснээр нэлээд олон айлуудыг за тэр өвлийг одоо хэрэглэгчээ тасалдаг энэ асуудал байхгүй болно. Тэгээд энэ чухам одоо яагаад хасагдсан бол за хоёрдугаарт нь болохоор энэ одоо Архангай, Өвөрхангай, Баян хонгор гээд 3 аймгийн хувьд бол цахилгаан хангамжийн хувьд бол маш одоо найдваргүй байдалд байдаг. За яагаад гэвэл хаа байсан одоо Эрдэнэтээс маш одоо насжилт өндөртэй 110 кВт-ийн урт шугамаар одоо тэжээгддэг. За тэгэл тэр шугамн дээр засвар орох, тэр шугамн дээр одоо тулгуур унахт бол энэ 3 аймаг цахилгаангүй болдог. За энэ асуудал өвлийн үйлрэл тохиолдвол энэ 3 аймаг хэдэн 10 сум хүлдэх хэмжээнд хүрнэ. Дээрээс нь энэ ажил бол улсын төсвөөр биш, хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хийх тийм ажил 25 оны төлөвлөгөөн дээр байсан. Эрчим хүчний яамны хувьд техникийнхаа шаардлагыг одоо гаргаад тэр одоо тендерээ зарлаад эсвэл одоо тэр акчнаа зарлаад тэр хувийн хөрөнгө оруулалтыг татаад энэ ажлуудыг хийх ёстой байсан. 25 онд одоо хийгээгүй байгаа. Тэгэхээр яхаараа 26 оны төлөвлөгөөнд орж ирдэг юм бол гэсэн ийм нэгдүгээр асуулт байгаа. За хоёрдугаар асуулт болохоор мөн одоо энэ 26 оны хөгжлийн хөтөлбөр хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэж байгаа. Тэр хөтөлбөр дээр байгаа ажлуудыг энэ одоо 26 оны төлөвлөгөөндөө тусгаж орж ирдэг юм уу? За яагаад тэгэхээр энэ одоо засгийн газрын хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр бид олон ажлуудыг одоо хийж өгнө гэж амласан байдаг. За тухайлбал нэг ажил бол нөгөө айл өрхүүд аж ахуй нэгжүүд нарны панел батарейгаар өөрийнхөө хэрлийг хангаад илүүдэл цахилгаанаа сүлжээ рүү борлуулдаг, орлого олдог ийм боломжийг бүрдүүлье гэж бид нар амлаад хурал олгон дээр ард түмэнд ингээ яриа явж байгаа. Тэгэхээр энэ рүү чиглэсэн ажил жишээ нь 25 оны төлөвлөгөөн дээр байсан, бас л мөн одоо 26 оны төлөвлөгөөн дээр энэ рүү чиглэсэн ажил байхгүй байна. Тэгэхээр энэ хоёр асуултанд хариулж өгөөч ээ. 25 оны хийгдээгүй ажлууд 26 оныхоо төлөвлөгөөнд автоматар орж ирдэг юм уу? Эсвэл энэ ажлуудыг хийхгүй гэсэн үг юм уу? За 25 он дээр жишээ нь одоо Налахын дулааны станцын өргөтгөл гэлвэсэн. За говь сөмбөр олгон Дундгой аймаг дулааны станц барина гэлсэн. Энэ ажлууд бүгд байхгүй. Эсвэл энэ ажлууд зүгээр одоо 25 онд символичны байдлаар суусан ийм ажил байсан юм уу? За 3 дугаар асуулт би болохоор энийг ингээд аягүй сайн хэлээд байгаа. Энэ 25 оны төлөвлөгөө гэдэг бол улсын хурлаар батлагдсан хууль. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой субъект нь чум хин юм бэ? Эсвэл одоо энэ хууль дээр байгаа заалтуудыг За Батгахын цоожил сүрэн сайд хариулт өгье. За энгдэс гишүүний асуултанд хариулъя. Энгдэс гишүүн энэ жилийн Монгол улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөөн дээр урд нь үргэлжилж байгаа энэ ажлуудыг уулныг төсөв шиг үргэлжилж байгаа нь шинээр хэрэгжүүлэх нь гэдэг ийм форматаар их хурлд өргөн мэдүүлэх ёстой байх байна л да. Харамсалтай нь бид нар зөвхөн дандаа 2026 онд шинээр эхлүүлэх төслүүдэд суулгацсан учраас тэр 25 онд хэрэгжүүлэх гэж байгаа төслүүд маань энэ тусахгүй байгаа ийм хийдэл гараад байгаа юм. 2025 он нэгдүгээр дуусаагүй байгаа. Одоо бас нэг 5 сард дуусчихсан. Цаана нь үлдээд бас 7 орчим сар байгаа учраас улсын хурлын одоо шийдвэр тогтоолоор баталж өгсөн энэ
төлөвлөгөөг бол засгийн газар бүр эцсийн мөч хүртэл он дуустал 12 сарын 31 хүртэл хэрэгжүүлэхийн төлөө эхлүүлэхийн төлөө хөтөн чармалт гаргах ийм л болцоо байгаа даа. За Аранга Өөранга Баянгорын аймгийн тухай та мэдж байгаа Эрдэнтээс гараад хөвсгөл ороод хөвсгөлөөс урагшаа яваад бараг төгсгөлдөө 1000 гаруй километр 110 шугамаар энэ гурван аймгийн сумдууд тэжээгддэг эрсдэл өндөр байгаа. Тийм учраас энэ Өөранга аймгийн төв дээр 100 мегаваттын 4 цагаар гаргах хөтөн чадалтай батарей станцыг одоо хувийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар барихаар ийм шийдвэр гаргаад явж байна. Батарей станц бол нарны станцаараа өөрсдөө зэнэглэх ийм нөхцөл хөрөнгө оруулагч олдсон. Энэ ажлууд ингээд ойрын хугацаанд ингээд эхлэх бах ойрын 1-2 сарын дотор эхэлчих болов гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа гэдэг л. За мөнгөчлөө нэгдцэг гишүүн тодруулчихсоё. За тодруулаад асууя. Дулааны цахилгаан станц 4-ийг 500 тонн цагаар өргөтгөх гэсэн ажил 25 оны төлөвлөгөөн дээр байсан. За тэгэхээр энэ ажил бол одоогоор бол эхлээгүй ямар нэгэн одоо санхүүжлыг шийдсэн асуудал байдгүй гэж ойлгож байгаа. Гэтэл 26 оны төлөвлөгөөнд орж ирэх байсан. Энэ дээр бас хариулт өгөөж. За Баян хонгорын хувьд 10 хээрийн хувьд ингээд тодорхой хэмжээний шийдэл явж байгаа юм байна гэж харж байна. За тэгэхээр Арангийн хувьд одоо тэр 10 мегаваттын нар 20 мегаватт цагийн батарей тэр одоо агшнаа зарлаад энэ ажлыг эхлүүлчихээр юу нь болохгүй байгаа юм болоо гэсэн асуулт байна. За чойж цэцрэн сайд хариулт өгье. За ТЭЦ 4 өргөтгөл нэг 500 тонн цагаар 100-ыг нэмэгдүүлээд улааны хангамжийг нэмэгдүүлээ гэдэг ийм төлөвлөгөө 25 онд суудсан байгаа. Бид нар хөрөнгө оруулагч нартай энэ төслийг санал болгоод явж байна. Яг өнөөдөртөө эцлээгүй байгаа учраас одоо танд одоо илтгэхэд хэцүү байна. 7 сар орчим хугацаа байгаа учраас үргэлжлүүлээд ажиллах ийм төлөвлөгөөтэй байгаа. Ганц энэ төсөлч биш. Хэд хэдэн ийм төслүүд бий. Яг энэ ажлыг хөөцлөд явж байгаа дуусаагүй байхад тэгин ингэн гээд мэдээлэл өгөөд хүмүүст худлаа мэдээлэл өгөөд баймааргүй байна. 7 сар үлдсэн учраас бас цааш үргэлжлүүлээд ажилланаа. Аранга аймаг дээр байгаа тэр батарей станцын тухай тэр нарны станцын тухай ч юм ялгаагүй. Бид нэр хөөцлөд явж байгаа. Жил дуусаагүй байна.